үзэгч та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Бид өнөөдрийнхөө VIP тодруулга ярилцлагад барилга утаагуулалтын сайд Цогтбаатрыг урьдчилсан байгаа. Танд өнөөдрийн мэндийг хүргэе. Таны өнөөдрийн мэндийг хүргэе. Танаа үзэгчдэд бас өнөөдрийн мэндийг хүргэе. 2014 онд барилгын салбарын хөгжлийг та ер нь хэрхэн харж дүгнэх вэ? Ер нь бол манай барилгын салбар сүүлийн нэлээд хэдэн жилийн туршид бол байнгын өсөлттэй явсан. Энэ чиглэл рүү бас нэлээд хөрөнгө оруулалт татагдсан байна. 2013 онд л гэхэд жишээлбэл барилгын салбарын хөрөнгө оруулалт уул уурхайн салбарыг давсан билээ. Статистик үзүүлэлтүүдийг харж байхад энэ юуг харуулж байгаа гэхээр яг манайд уул уурхайн бизнесүүд бас хөрөнгө оруулалтын орчин угаасаа өөрөө хүндрээд эдийн засаг жоохон удаашраад эхлэнгүүт хүмүүс хамгийн их хөрөнгө шингээдэг тэгээд бас бодиттой одоо үр өгөөж өгдөг тэгээ монголчууд хийгээс сурцсан нэг салбар нь барилгын салбар байна л да. Тийм учраас тэрлүү нэлээд мөнгө одоо уул уурхай салбараас бас даялж угаасаа барилгын салбар өөрийн нэлээд хөрөнгөтэй одоо барьж сурцсан энэ салбар руу ахаад мөнгө орж ирээд ер нь бол нэлээд нэмэгдсэн барилгууд тийм учраас одоо барилгачлалтын үйл явц нэлээд эрчимтэй байсан. Тэгэл буян тухай одоо хороол гээл ярьдаг эсвэл энэ одоо мянган айлын орон сууц гээл дэд бүтцүүдийг барьж их ер нь янз бүрийн аргаар л дэмжил явсан л та. Тийм учраас сайн нэлээд одоо эрчимтэй өссөн салбар. Нөгөө талаас нь яг эрэлтийн дэмжиж өгөх гээд ипотекийн зээл гэдэг юм гаргаж ирсэн. Тэрэн дээр бол тэр ипотекийн зээл бол харин тэр чигээрээ эрэлттэй бас одоо бүрэн явж чадаагүй шинэ барилгуудынхаа хувьд яагаад тэгэхээр урд нь байсан бас 6% зээлийг дахин санхүүжүүлэхэд 8% зээл бас нэлээд явсан билээ биш 6% зээлийг биш тэрнээс арай нөгөө өндөр үнэтэй зээлүүд хүүтэй зээлүүдийг 8% руу буцаагаад буулгахад санхүүжилт нэлээд явсан билээ. Тэр зээлүүдээр бол нөгөө хуучин одоо байруудыг нэлээд авцсан байсан учраас баригдсан байрны одоо санхүүжилтэнд явж таарж байгаа. Тэгэхээр гэхдээ нөгөө талаас энэ эрэлтийг бас нэлээд дэмжиж өгвөл ямар ч гэсэн энэ бол нэлээд эрчимтэй өгсөн. 2015 онд ямар ажлаас эхэлж байна вэ? 2015 он бол ер нь нөхцөл байдал бас эдийн засгийн макро түвшиндээ өөрчлөгдөж байна шүү дээ. Тэгээ энэ бол уул мөргүй нөгөө хийж ирснээр л имийг бол цаашаа хийхэд бол хэцүү. 2015 онд бол нэгдүгээр тийм хувийн бизнесүүдэд нэлээд сайн дэмжиж өгөх хэрэгтэй. Тэдний одоо үйл ажиллагаан дээр ямар ч гэсэн төр одоо саад болоод байхгүй татлаад хөндрүүлээд байхгүй хүн суртлаар дараад байхгүй энэ тал дээр нь бол би онцгой анхаарч ажиллана гэж бодож байгаа. Энэ тусгай зөвшөөрлүүдийн асуудлыг бас нэлээд зохицуулж өгнө гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл захиргааны хийж болох энэ системийг илүү хөнгөвчлөөд бизнесүүдэд тус нэмэртэй болох талаас нь нэлээд өөрчлөлтүүдийг бол хий гэж бодож байгаа. Тэгж хувийн хөрөнгө оруулалт бас нэлээд нэмэгдээсэй гэж бодож байгаа. Гадны хөрөнгө оруулалтыг энэ салбар руу нэлээд татъя гэж бодож байгаа. Ялангуяа гэхдээ барилга барих талдаа биш гэхдээ барилга барих тал руугаа ч гэсэн боломжоор хөрөнгө бол ороод явж явах хэрэгтэй гадны. Эрэлт талдаа нөгөө гадны үйл хөдлөх хөрөнгийн бас бизнесүүдийн сонирхлыг татаж наашаа оруулж ирэхтэй нэлээд анхаарч ажиллая гэж бодож байгаа. Барилгын салбарын одоо яг таны саяны хэлсэн энэ шинжилгэүүдийг хийхэд тулгамдж байгаа асуудал юу нь юу гэдэг юм бол нөгөө талаар хууль эрх зүйн орчин өөрөө хэр боловсронгуй байдаг бол яг үнэ одоо энэ дээр хууль эрх зүйн орчин нэлээд одоо хуулиуд хилцэгдээд буццсан жишээлбэл асуудлууд байгаа даа л да газрын багц хууль гэхэд энийгээ бид нэр үнэхээр эргэж хараад тэгээд тухайн үедээ ямар асуудлуудаас энэ гарсан асуудлуудын цэгцлээд тэгээ буцаагаад яаралтаа оруулах хэрэгтэй. Гэхдээ энийг бол үнэхээр яаралтаа оруулж хийхгүй бол энэ салбар руу жишээл гадаадын хөрөнгө оруулалт татъя гэж байна шүү дээ. Тэгтэл энэ газрын хууль эднэр нь багцалж шинжлэгдээгүй байвал нөгөө газар дээр баригдж байгаа үйл хөдлөх хөрөнгө рүү бас хөрөнгө оруулагчид хамгийн түрүүн асуултуудад бид нэр эерэг хариулттай байж байхгүй бол хэцүү. Тэгэхээр энэ газрын багц хууль эднэр цэгцлээ тэнд гарч ирсэн одоо асуудлуудын цэгцлээд оруулж ирэх хэрэгтэй. Барилгын ерөн салбарын нэлээд олон хуулиуд яг одоо хилцэгдээд эсвэл бид нар өргөн барьцсан явж байгаа. Энийг бас нэлээд зүтгүүлээд явах хэрэгтэй гэж бодож байна. Эрх зүйн орчин бол нэлээд өөрчлөгдөх хэрэгтэй. Энэ дээр
туризмын одоо орон сууцтай холбогдсон бас эрх зүйн зохицуулалтуудыг бид нар эргэж харж энэ дээр бас нэлээд анхаарах хэрэгтэй. Яг тэгвэл барилгын энэ туризмын салбар бол өөрөө айгүй том бизнес байдаг. Тэгтэл манай ер нь баг хөгжөөгүй байдаг. Тэгээ тэр нь бол бас энэ нэг бодлын орхигдсон зүйл юм байна. Энийг бол одоо төрөхөн оруулж ир тэгэх юм бол бас барилгын салбарт нэлээд том дэм болж өгнө л доо. Орон сууцны үн сүүлийн саруудад бууж байна гэсэн мэдээлэл байна л да. Энэ бас нөгөө эрэлттэй холбоотой болов уу гэж иргэд үзэж байгаа шиг байна. Энэ орон сууцны үнийг доктортой байлгах, өшөө цаашаага буулгах энэ талаар ямар бодлого баримталж байгаа вэ? Тийм. Доктортой одоо хэрэглэгч хүн бол орон сууцны үнийг доктортой байлгана гэж харахгүй л баг л та тий. Буугасаа л гэж харах ба. Барилгын бизнесүүд бол барилгын үн маань доктортой байгаасаа ингээд мэдээж хэрэг одоо энэ дээр бол сонирхлын зөрчил бол гарна шүү дээ. Гэхдээ барилгын үн ямар байхыг зах зээл өөрөө шийдэх хэрэгтэй. Түүнээс төрийн нэг дарга гарч ирээд энэ үн ийм байх хэрэгтэй гэж хэлээд энэ бол өөрчлөгдөхгүй. Бодит эдийн засгийн бол удаашрал явагдаж байна. Сүүлийн одоо 2-3 жил явагдлаа шүү дээ. Тэгэхээр эн чинь энэ удаашрал чинь хүмүүсийн орлогод нөлөөлж байгаа. Хүмүүсийн орлогод нөлөөлнө гэдэг чинь эрэлтэд өөрөө нөлөөлж байгаа байхгүй. Тэгэхээр эрэлт багасаад ирэхлээр угаасаа зах зээлийн зам ёсоор үн бол буух тийм одоо нөхцөл бол байгаа. Гэхдээ яг зах зээл дээр бол энийг бол шууд юу гэдэг хувийн одоо бизнесүүд дээр бол яг л зах зээлийнхаа зарчмаар явах хэрэгтэй. Хэрэг хүмүүс аваалаа бол өнөөдөр ч гэсэн ярьж байгаа шүү дээ. Ер нь бас хувийн бизнесүүдтэй ингээд уулзж байхад барилгууд нэлээд олон бизнесүүдийн барилгууд зарагдаад асуудалгүй л явж л байгаа юм байл. Гэхдээ нөгөө нийлүүлэлт маань өөрөө их хүчтэй ялангуяа төр дэмжиж өгөөд нэлээд төрлөختөө явцсан учраас одоо ингээд баригдаж байгаа барилгууд ахаад зах зээл дээр нийлүүлэгдээд орж ирж штэ. Энэ дээр бол эрэлт нь одоо ямар байх юм бол тухайн үед л тэгээд зах зээлээс л харагдана л да. Одоо төрөөс өвгийн иргэдэг орон сууцчлуулах хүрээнд маш олон хөтөлбөрүүдийг бол зарласан байдаг шүү дээ. 40 мянган айлын, 4 мянган айлын гэх мэтчлэн хамгийн сүүлд бол буян тухай зохицолбор байна шүү дээ. Буян тухай зохицолбор гэдэг ер нь таас үйл ажиллагаатай танилцал явж байсан. Яг энэ дээр ямар чиглэлүүдийг өгсөн болоо? Энэ дээр нөгөө хувийн байгууллагад ажилладаг хүмүүс хамрагдъя гэсэн нэг юм нөхцөл орж ирсэн байсан нэрээ. Энэ талаар ярихгүй юу? Тийм. Яг хоо эхлээд бол төрийн албан агчид гэдэг чинь багш, цагдаа гэж явна штэ. Тэгж гаргаж ирсэн юм билээ. Одоо бол ерөнхий бодлого бол зорилтод бүлэг гэдэг нь ер нь бага орлоготой хүмүүсээ л дэмжиж тэр нь аль салбартаа хаана ажиллаж байгаа нь бол чухал биш шүү дээ. Зүгээр банк үнэхээр зээл өгөхдөө бол нөгөө хувийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бол цалин тогтмол тодорхой биш. Тийм учраас нөгөө банк зээл өгөхөд тодорхой нөхцлүүд биш дээ. Тэрэнд бас захиргааны аргаар нөлөөлж чадахгүй шүү дээ. Банк өөрөө зээлийнхээ эрсдлийг тооцох ёстой учраас тэн дээр нь яагаад нөгөө төрийн албан агчид илүү одоо тэднэрт амар байна гэхээр цалин тодорхой. Орлого нь 2-3 жилээр тодорхой тооцож болоод байгаа болохоор тийшээгээ зээл илүү явж исэн байна. Ер нь бол гэхдээ тэр 8% одоо хүүтэй зээл бол бүгдд нь л хүртэлтэй л байх хэрэгтэй л доо. Одоо хамгийн гол нь зээл бол байгаа ч энийг бас хүмүүс авч чадахгүй байгаа даа. Би банк санхүүгийн байгууллагатай ярьж байхад их усүр нь байгаа энэ зээл чинь бас нэлээд сайн эргэн төлөлттэй байгаа аахгүй. Тэр чинь юу гэсэн үг гэхээр мөнгө буцаад орж ирж байгаа. Тэрийгээрээ дахиад дараагийнхаа шатны одоо зээлүүдийг санхүүжүүлээд явах боломжтой байхад зарим иргэдэд бол нөгөө 30% урьдчилгаа төлбөр нь бас нэлээд хүнд тусч явах жишээтэй. Тэгээ энэ бүгдийг эргээд одоо 15 оны зах зээлд асуудал амаргүй байх тохиолдолд бид нар яаж зах зээлийг өөрөө дэмжиж өгөх вэ гэдэг дээр харин бас бодолцох хэрэгтэй. Тэгээ энэ ипотекийн зээлийн журмууд дээр бас зарим өөрчлөлт шинжилтийг хийх боломж байна уу гэдээ яг одоо л судлаад ярилцаад явцгааж байгаа бид нар. Ярины ихэнд хоёулаа ярьжсэн да та бас хэлжсэн шүү дээ хэлсэн барилгын материалын салбарын одоо барилгын салбарынхаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлага байна гэж яавал нэмэгдэх юм бэ? Гэхдээ ер нь барилгын ийм л дээ барилгын салбар бол Монголын өөрөө энэ эдийн засгт байгаа хамгийн том салбарын нэг
хамгийн их хөрөнгө өөртөө шингээсэн салбарын нэг юм. Тэгээ хамгийн бодиттой хүнд харагдах үз очоод энэ барилгад хэр хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн зах зээл дээр энэ ямар үнэтэй байгаа гэдгийг баримжаалж бүр мэдхүүц тооцоолж болох үз байхгүй. Тэр утгаараа энэ салбар бол өөрөө тэртээ тэргүй хангалттай хөрөнгө татдсан байлаа. Гэхдээ эндээ дэмжлэг болох үүднээс чил нөгөө барилгын материалын үйлдвэрлэлийг нэлээд дэмжиж ийшээ Чингис бондоос бас баггуу одоо зээл өгч хөрөнгө оруулалтын нөхцөл болцоог нь хангаж өгсөн юм бэл. Тэгээ 3.1-ийн нөгөөд үйлдвэр төрөнг оруулалт хийх гэж байгаа улсууд нь үлдсэн мөнгөө өөрсдөө яваад олж ирж ирсэн юм бэл. Би бол ер нь энийг зарчмын зөв гэж үзэж байгаа. Тэгвэл би байгаль орчны яамд ажиллаж байхдаа нөгөө цэвэр агаар сангийн мөнгийг бас тэгж ярьжсэн байхгүй. Ийм байгаасаа гэж юу гэвэл нэгдүгээрт гадны менежмент оруулаад ирэх юмсан. Тэгэх юм бол тэд нар ийм цэвэр нөгөө байгаль орчны ногоон сангууд яаж ажиллаж байгаа биднэрт бас харьцангуй туршлага байхгүй. Тэр чинь шинэ салбар ба штэ. Тэгэхээр аль технологи нь одоо яг оновчтой өөр өгөөжөө өгдөн гэдэг гаднах илүү мэднэ. Гэхдээ би тэн дээр бас нэг юм ярьжсэн. Тэндээс ногоон төслүүдэд 30% нь одоо сангаас гаргаж өгөөд үйлдсэний зах зээл дээрээс хөрөнгө оруулагч өөрөө олж ирэх ёстой. Тех тохиолдолд нэгдүгээрт хөрөнгө оруулагч өөрөө хариуцлагатай ажиллаж байгаа. Хоёрдугаарт энэ дэм байна гэхэд өөр хөрөнгө оруулагчдаа эндээс тэгэхээр төрн дэмжиж байгаа юм бол энэ бас харьцангуй найдвартай төсөл байна гэдэг итгэл бүрдэх нөхцөл бий болж байгаа. Нөгөө талаас энэ дээр бас нэг онцлог нь юу гэхээр ерөөсөө хувийн хөрөнгө оруулалт гэдэг бол төсөл найдвартай юу гэдгийг хамгийн том шалгуур баг. 30% гаргаад өгье гэдэг үлдсэн мөнгө нь олдож байгаа бол тэр төсөл эргээд төлөгдөх магадлал өндөртэй л байна. Тэгэд энэ дээр яг тэгж тийм зарчмаар бас хийсэн юм байлээ. Тийм учраас энэ барилгын одоо бол энэ үйлдвэрүүд нь энэ жилээс л ашиглалтанд орж эхлэх юм байлээ л дээ. Тэгээд энэ үйлдвэрүүд бол өөрөөгөө би бас өөх бах гэж бодож байгаа. Гэхдээ энэ дээр бас бид нарт урт хугацааны тооцоо байх ёстой. Жишээл худалдааны бодлогоороо бид нар энэ салбараа яаж дэмжиж өгч болох уу гэдгийг бас тооцоолох ёстой. Долоо юм байна. Хоёулаа хэсэг хугацааны цэцэрлэгааны дараа эргээд ярилцъя. Тэгэхээр өмнөх ярилцлага дээр хоёулаа яриад сая хальтаад та дурдаад өнгөрлүүлдэ ялангуяа дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэдэг. Яг одоо энэ барилгын материалын дотоодын үйлдвэрлэл ер нь ямар шатнд байгаа юм бэ? Маш олон үйлдвэрүүдийг эхлүүлсэн өнгөрсөн жилүүдэд тийм ээ? Тий. Ер нь ийш нэлийн хөрөнгө оруулалтууд хийгдсэн учраас энэ одоо эхнээсээ ашиглалтанд ороод эхлэх юм байлээ. Тэгэхээр энэ дээр бол харин барилгын салбар маань өөрөө агцтай хөгжөө тэлээд явж байгаа тохиолдолд бол энэ барилгын материалын одоо эрэлт нь бас эрүүл байх хэрэгтэй байна л да. Тэгэх юм бол энэ барилгын одоо материалын үйлдвэрлэлийн салбарт хийсэн хөрөнгө оруулалт өөрөө чигэд зөв ажиллаж эхлэх байх. Би бол энэ дээр яг хөө мэдээж одоо эдийн засаг амаргүй байх үед дөнгөж орж байгаа үйлдвэрүүдэд бол бас тийм амар байхгүй. Эхний ер нь ямар ч бизнес эхэлж байгаа бизнесийн хувьд эхний 3 жил хамгийн хүнд сорилтын жилүүд байдаг байхгүй. Тэгэхээр энэ сорилтын жилүүд нь яг тэр нь тэгээд бас эдийн засгийн ийм удаашралтай үед таарч байгаа учраас сорилт нь ердийн үеийнхээсээ илүү л байж таарна. Би бас энэ барилгын салбарын материалын үйлдвэрлэлийн салбарынхантай нэлээд яриад бас аж үйлдвэрийн сайттай ярьж байгаад энэ дээр нь яг тэр бодлогоор бас яаж дэмжиж өгч болох вэ гэдгийг ярилцж байгаа юм. Удахгүй бид нар тэгэхээр тодорхой арга хэмжээ аавна. Ер нь аавна гэж төлөвлөсөн тийм арга хэмжээнүүд бий л дээ. Гэхдээ энийг бол тооцоо судалгаагаа хийж хийхгүй бол зүгээр нэг мэдрэмжээр ийм хийжүүл гоё юм байна. Тэгэх юм бол одоо олон нийтэд гоё харагдаж ярих юм байна. Ийм юм тооцож хийж болохгүй л дээ чи бодит үйлдвэрлэлийн салбар гэдэг бол мөнгөөр л хэмжигдэнэ. Хэдийг оруулаад хэдийг олж яах гэдэг дээр л эцсийн дүндээ хамгийн сүүлийн шалгуур л тэр байхгүй юу. Ялангуяа энэ тэгээ бондын мөнгөөр хийгдсэн чинь эргээд төлөгдөх ёстой. Эргээд төлөгдөхийн тулд тэр үйлдвэрүүд бол ашигтай байх ёстой л доо. Тэгэхээр төрийн зүгээс бол дэмжиж өгөх боломжоор дэмжинэ. Гэхдээ тэр дэмжлэг маань нөгөө буруу явчих юм бол хамгаалагдсан шудраг бус өрсөлдөөний орчинд байгаа үйлдвэрүүд бол тэрийгэл дараа нь мөнгө шаардж байдаг байхгүй.
Тэгэхээр тэгүүлэхгүй энэ бас өрсөлдөөний орчин өөрөө шудраг байх хэрэгтэй. Гадны үйлдвэрүүдтэй ч бас өрсөлдөж явах хэрэгтэй. Тэднэрээс хамгаалж болохгүй шүү. Дэлхийд дээр нөгөө хит хамгаалж болохгүй. Эхний өсөх үед нь тодорхой хэмжээний хамгаалт байж болно. Ерөөсөө айгүй олон улс орнууд тэгдэг байхгүй. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихдээ тэр нөгөө хингийнээр ярил няра үе гэж байна. Тэр үед нь дэмжлэг өгнө гэж байна. Тэгээд цаашаа үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагчтай ч ойлгомжтой байхгүй. Тэрнээс цаашаа байхгүй шүү. Бор зүрхээрээ та нар өрсөлдөөд явах ёстой. Гадны тэр бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөж чадах ёстой. Тэднийг дийлэх ёстой. Тэгжээж л зах зээл дээр борлогдсон шүү. Тэгэхгүй нөгөөдөл нь чанар илүүтэй өвн хямдтай байгаад байвал тэгэл дийлэхгүй шүү дээ. Тэгтэл өвн хямдтай байгаад хахад заавал үнэтэй юмыг бид нар манайх учраас хэрэглэгчдэд тулгах юм бол энэ олон сая хэрэглэгчдийн хувьд бас айгүй шудраг бос юм болно шүү дээ. Тэгэхээр эхнээсээ л тэр үйлдвэрүүд нэг юм ойлгож явах шүү дээ. Цемент одоо юу гэх юм барилгын гол түүхий материал болсон цементний үйлдвэр манайд бас өнгөрсөн жилд нэлээд нэгдсэн байгаа шүү дээ тийм ээ. Тэгвэл яг нөгөө борлуулах шатн дээрээ энэ дээр алдаа гарсан юм болов уу гэж харагдаад байдаг лээ. Ягаад гэвэл нөгөө худалдаа авах чинь өөрөө чанарын асуудал яриад байдаг. Нөгөө талаараа нөгөө улсаас нийлүүлэх ёстой цемент нь орж ирэхгүй байна гэд ингээд нөгөө дэмжиж байгаа үйлдвэрүүд нь зогсонгүй байдалд ордог ч юм уу. Эсвэл одоо юу гэдгийг дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүн худалдаж авах итгэл байдгүй ч гэх юм уу. Энэ үүднээсээ болоод хоорондоо уялдаа холбоо муу ах шиг байна л да. Энэ тал дээр нь ямар ажлууд хийвэл дээр бол. Надад өгсөн мэдээлэлээр арай өөр юм өгч байгаа. Яг нь дотоодын цементний үн харьцангуй үнэтэй тусаад байгаа. Гэхдээ нөгөө талаас харин чанар нь ер нь бол сайн байгаа. Тийм учраас даацын ханнууд эднэрийг хийхэд бол дотоодын цемент бол бүр их ашиглагдж байгаа гэсэн надад бол мэдээлэл өгсөн. Тэгэхээр яг нь манай дотоодын бас үйлдвэрлэгчдэд боломжийн чанартай сайн юм бол хийж байгаа баах л та. Гэхдээ ахаад л энэ дээр тэр борлуулалт тал дээр бол нэг алдаа бол гараагүй бах уу. Бүтээгдэхүүн байж л байгаа, барилгууд баригдж л байгаа бол эрэлт байгаа. Зүгээр манай дотоодын үйлдвэрлэгчд бол нөгөө манай ер нь бизнесүүдийн нэг онцлог байдаг шүү дээ. Эхний 2 жилдээ гайгүй байжснаа тэгээ сүүлдээ чанар үйлчлэгээ юм ингээл буурах гал ирдэг те. Тэгэхээр зах зээл дээр өрсөлдөнө гэдэг бол өнөөдөр байгаа чанар чинь 10 жилийн дараа ч ямар байна? Тэгжээж л орон зайгаа эзлэнэ. Ер нь одоо гадаадын үйлдвэрүүч их олон жил тэр нэр хүндээ хамгаалж ёс зүйтэй, зөв, чанар сайтай, үйлчлэгээ сайтай байж ижил зах зээл дээр танигдаад тэрнийхээ дараа харин одоо юу гэдэг нийлүүлэлт дээр нь ерөнхийдөө асуудалгүй эрэлт бол тогтмол болж эхэлж байгаа шүү дээ. Хүмүүс бол ерөөсөө авах хүсэлтэй байдаг. Тэгэхээр энэ шинэ үйлдвэрүүдэд бол яг тэр л айгүй чухал. Энэ эхний нөгөө 3 жил бол угаасаа сорилтын үе. Тэрнээсээ цаашаа ч гэсэн эднэр бол ийм чанараараа тогтмол нийлүүлж чадах юм байна гэдэг энэ итгэлийг олж авах гэдэг бол номер 1 асуудал та. Улаанбаатар хотын хэд төвлөрлийг сааруулахын тулд зарим дүүргийн хот болгоё гэсэн яриа бас гарч байна л да. Зарим хүмүүс санал дэвшүүлж байна. Энийг өрн та яаж харж байна вэ? Улаанбаатар хотыг ингээд төвлөрлийг сааруулад аймгийн дүүргүүдийг хот болгохын боломж нь ер нь манайд байгаа юу? Одоо байлгүй байх та. Тэр бол ингээд улс төрийн хүсэл эрмэлзэл зориг асуудал шүү дээ. Хийгүүл хийж болно шүү дээ. Гэхдээ мэдээж ахаал тооцоо байх хэрэгтэй. Хит төвлөрөл гэдэл бид нар ярьдаг л да. Нэрэж бас хит төвлөрөл байгаа л баг. Гэхдээ ер нь бол Улаанбаатар гэдэг бол Монголын эдийн засгийн маш гол цөм байна шүү дээ. Тэгэд хэрэглэгч хүн ер нь олширж ижил бизнест зах зээл нь тэлдэг. Бид нар одоо ингээд цөөхөн үнэтэй өшөө тараагаад байршуулчвал бас л нөгөө зах зээлдээ бол эерэг байх уу, сөрөг байх уу бас бодох асуудал байхгүй. Бусад дэлхийн том хотуудын дэргэд Улаанбаатарын төвлөрөл гэж тийм айхтар төвлөрөл байгаа юугүй юу. Гэхдээ нөгөө талаас мэдээж хэрэг энэ нөгөө дэд бүтц бүх юма тооцоод үзэх юм бол Улаанбаатарын ойрын одоо энэ юу гэдэг жижиг хотууд эсвэл энэ Төв аймгийн төвийг ч юм уу, налахыг ч юм уу бид нар хөгжүүлээд явах хэрэгтэй. Тэрэн дээрээ бас өөрийнх нь тодорхой статусыг бодох хэрэгтэй л доо. Тим маягаар бол төвлөрлийг өөрөөр хэлбэл төвлөрлийг сааруулна бүр хамаагүй хол сааруулад энэ зах зээлийг бүр холтгоо хийчих биш. Гэхдээ боломжийн төвүүдээ бол хөгжүүлээд явах боломжтой байх. Нэг талаас, нөгөө талаас миний бас нэг бодож байгаа юм ер нь
хөрөнгө оруулалт хийхлээр л Улаанбаатарыгаа боддог. Тэгээд хөдөө орон нутгаа бодож байгаа тэгэхээр талаар нэг цацаа хийчдэг. Ийм баймаргүй байна. Дархан Эрдэнэт гээд угаасаа бас өөртөө хот болоо тогтцсон хөрөнгө шингээх чадвартай газрууд байна шүү дээ. Эндээ бол нэлээд хөрөнгө оруулалт хийж харин бас дэмжиж өгөх хэрэгтэй болов. Тэгэхгүй бол заримдаа жоохон мөнгөтэйч байсан юм уу, үрлэгэн байх шинж чанар харагдаад байна л да. За баярлалаа танд манай студид ирж бас мэдээлэл өгсөн танд. Таны ажилд амжилт хүсье. За баярлалаа.